Монголын Америкаас өсгсөн үрээ дагуулсаар нутагт нэрсэн ээж аавуудыг бид үзэгч та бүхэндээ танилцуулж байна. Тэд хүүхдүүдээ хүй цугласан нутагтай нэлээд нэгтэй их оронтой танилцуулахыг хүсжээ. Америкийн нэгдсэн улсад төвтэй хүүхдийн төлөө Holt International олон улсын байгууллагаар дамжин тус улсад үржлэгдсэн 5 монгол хүүхэд аав ээжийн хамт их орон түүх соёлтойгоо танилцахаар ирснийг гадаадын иргэн харьяатын газрын хамт олон халуун дулаанаар хүлээн авч уулзлаа. Ухаан ороогүй балчир насандаа харь нутагт үржлэгдсэн эдгээр хүүхдүүдийн нүд нь гэрэлтэж байгааг үзэгч та бүхэн харж байгаа үзье. Тэд төрсэн аав ээжигээ мэдхгүй харин өсгсөн аав ээжийнхээ ачаар өндөр боловсралтай эцгийн хайр инэрл дунд өсч торнож байгаа юм а. Америк нэгдсэн улсын Миллерийн гэр бүл 2005, 2009, 2012 онуудад төгс хоёр Сарна Тамир гэх 3 хүүхдийн төвс хувьлаас үрчилж авсан тухайгаа дуулгаж байгаа юм. Тэд хүүхдүүдээ маш их хайртай нийл шүүгч болох мөрөөдөлтөй Тамир хүүг 2012 онд үрчилж авахар Монголд ирэхэд ноён Миллерийн төрсөн өдөр дохиож байжээ. Бидний баг хүү Тамир бол миний амьдралын хамгийн том бэлэг болон аавдаа ирсэн хэмээн багархан ярьж байлаа. Том хүү төгс хоёрын хувьд маркетингийн чиглэлээр суралцах хүсэлтэй бол охин Сарна нэрээдүүд гэмтлийн мэс заслын хэмж болохыг мөрөөддөг гэлээ. Август Төгс Баяр гэдэг хүүгээ 2005 онд үржилж авсан. Тэгээд бид нар бол ирэхэд хүүхдийн төв сувлаж та одоогоор тэр үеийн нөгөө Нэлсэн клиник сувлын ажилчид хэдийгээр одоо нөгөө хүн хүч бага байсан ч гэсэн маш их хайр халамж үзүүлж хүүхдүүдэд аягүй сайн одоо өмчн наатан гэхгүй маш сайн асарч халамжилдаг юм билээ. Тэгээд яг одоо хүүхд маань бага насн дээрээ ялангуяа төрснийхөө дараахан бас ихийн хайр инэрлийг үзэж чадахгүй ч гэсэн өөр улсуудын хайр инэрлэлтэй асрагч халамжлагчийн хайр инэрлийг авах нь маш чухал гэж бид нар үздэг. Тэгээд ингээд ихний хүүгээ үржилж авсныхаа дараа бид нар бол за дараагийнхаа хүүхдэд дандаа Монгол хүүхд үржилж аав гэж сонгож шийдсэн. Тэгээ манай хоёр хүүхдүүд хоёулаа нэг нь Даваа Баяр гэдэг нэртэй, нэг нь Баяр гэдэг нэртэй хоёулаа л мөн одоо баяр баясгалан орчуулж joy гэдэг байгаа. Тэгээ үнхээр яг одоо зөвхөн манай гэр бүлийн төдийгүй те манай ээж аав нарын те манай хоёр талын ээж аав эмээ өвөө ингээд бүх ах дүү нарын маань бол баяр баясгалан болгож идэг юм хоёр байгаа. Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үржлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцэд 1998 онд Монгол улс нэгдэн оржээ. Үүнээс хойш хөлийн чандад Монгол улсын харьяат хүүхдийг үржлүүлэх асуудлыг 1999 оны Монгол улсын гэр бүлийн тухай хууль болон 2001 онд батлагдсан гадаадын иргэнд Монгол улсын харьяат хүүхдийг үржлүүлэх журмаар зохицуулж байгаа юм а. Бүлийн тухай хууль заасан мэдээж шаардлага байгаа. За тэгээд мэдээд хүүхдийг өсгөх боломжтой ямар орчинд амьдрах талаарх нөгөө бүхэл зүйлээр шаардлага нь хангалттай. Тухайн хүүхэд одоо үржлэгдэж очиод ямар байр сууцанд амьдрах уу те сургууль нь ямар байх уу нялх хүүхд өрчилж авлаа гэхэд нэг хүүхдийг ямар хугацаанд одоо хинэн харах уу те өршлөгч эцэг их нь өөртөө харах уу нэг асрагч хөөсөж харах уу гэд маш олон шаардлага тавина л. Энэ болохоор нөгөө гэр бүлийн судалгаагаар нь бүгд ерөнхийдөө манай дээр ирчдэг байгаа. Одоогоор дэлхийн 17 улсад 269 хүүхэд гадаадад үржлэгдээд байна. Гаагийн конвенц болон хүүхдийн эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд итгэмжлэгдсэн байгууллага буюу зуучлагч байгууллагаар дамжуулан гадаад үржлэлтийг хийж болохыг зохицуулсан бөгөөд 269 хүүхдээс 171 нь олон улс хооронд хүүхэд үржлэх асуудал эрхэлсэн зуучлагч байгууллагаар гадаадын иргэн гэр бүлд үржлүүлжээ. Үүний нэг нь Holt International хүүхдийн төлөө олон улсын байгууллага бөгөөд энэхүү байгууллагаар дамжин 71 хүүхэд Америк нэгдсэн улсын гэр бүлд үржлэгдсэн байна.